Wiggle, wiggle. Like. Самбацгано! Вау! Манай шүүгчнэр өстө гоё харагдаж байна. Ялангуяа манай эмэгтэй шүүгчнэр гоё харагдаж байна. Би гоё харагдаж байна өнөөдөр. Гэхдээ эмэгтэй хүнд ингэж хэлэхээр уурлаад ах юм. Өндөр маш шүүгч та бид хоёр ч одоо яасан адилхан царайтай юм бэ? Намайг амарчин гэдэг. Би 27 настай. Би рокт би шүүгчээс 7 дүү юм байл шүү дээ. 7 ах юм шиг харагдаж байгаа сте. Би гэхдээ Ариун Баатар шүүгчээс 3 дүү юм бэлээ. 30 дүү юм шиг харагдаж байгаа сте. Энэ тайз бол үнэхээр гайхалтай байна. Арга байхгүй ямар хүмүүсийн урд байгаа вэ? Урлагийн салбарт маш амжилттай яваа шүүгчнэр маань байна. Дээрээс нь ануучин шүүгч маань байна. Би та бүхэндээ өнөөдөр хүүхдтэй болсон талаараа бяцхан түүх хуваалцъя гэж утсан юм. Хүн хүүхдтэй болохоор ингээ сандраал энэ бөө юм болд юм байла. Хамаг юм аваад төрхийн гадаа очисон шал хэрэггүй төвчрээ үсгэж байгаа байхгүй хоёрын хооронд те. Хүн чинь тэгэл ууралсан бухимдсан цонхоо онгоолгоод холдоос навшаа хүүхэд төрлөө гэж өөдөөс амир. Манайх ч гэсэн навш байна. Тэгэл яваал орсон. Манай төрхийн эмнэлэгч яасан ч айхтар хүнд суртал морталтай энэ тэнцээ чин зүгээр л ийм ууга хар гудалтай хар уцтай хар царайтай хүн оруулахгүй гэж тэнцээ чин. Хадам аавыг төрхийн дарга гэсэн чинь шал уур болчихсон юм биш. Нааш нөгөө даргын хөргөн штэ гэсэн чинь үүднийгч тэгвэл игч байгаа таавч гэмс орчих. Яасан хөөргө хар царайтай хөвгт вэ? Би тэгээ тэр төрхийн өрөөнд дотор байсан байхгүй. Тэгээ тэгэж бодсон. Ямар их зовж те манай эхнэр энэ дэлхий дээр надад хамгийн гайхалтай бэлэг өгсөн. Юу ч болсон одоо манай эхнэрийн зөв. Юу ч болсон зөв. Өөдөөс нь би олон юм ярихгүй те шүн удаад хүүхд маань хөхүүл байгаа. Тийм ээ шүн босоод хөхүүлж байгаа. Уур уцаарт би ойлгож байгаа. Би ч яга ундчил байх юм л да. Хинт ширэг өхний давчтай юм ч одоо тэгээд. Гэхдээ ууралж байгаа минь их сони юм аа. Амарчаа. Энэ телевизээр гарч байгаа охин ямар гоё юм бэ гэдэг. Би одоо за уучлаарай хараа миний буруу одоо. Тэгсэн бүр ууралж шүү. Сонсч. Тэгэл комеди момоди хийгээл. Би чамд юу юу хийж авдгийг мэдэхгүй гэж одоо юу. За би юу хийцэн гэдэг үү? Хэмэдтэй. Энэ үед шүү дээ те. Энэ үед эмхтэй хүнтэй санал нэгдээд ч тийм юм бэлээ. Манай хоёр найз асууж байгаа байхгүй. Хоёроо кино үзэхгүй гэдгсэн манай хүн үзэхгүй гэж. Би ч гэсэн үзэхгүй гэдгсэн харж шүү. Гү үзье. Чи сая үзэхгүйгээ үзтээ гэдэг. Чамаг өөрийн гэсэн үзэл бодолтой байхыг харахаар дургу өрөөд байна. Би одоо ингээд өдөрт хязгаартай үзэл бодолтой явдаг болсон шүү дээ. Аварч авьяаслаг монголчуудаар орж байгаа сэтгэл ямар байна гэвэл найзын үзэл бодол дууссан шүү дээ өнөөдөр. За их нэртэй загнуулаад тэгээ телевиз үзээ суулаа наадамж болж исэн. Манайхан энэ дэлхий дээр хаанч байхгүй зүйл Монголд байна. Энд бол морь тайлбарлагч. 200 300 адуу явж байгаад нэгийг ч алдахгүй шүү. Тэр хүн ер нь хүнээс илүү морь мэдэж байна манайхан. Гайхалтай заяа. За энэ 797 номертой ногоон цамцтай өгтөн морь сквадрам гэж сквадр сумын хараад Монгол улсын алдарт байж хорц сүрэнгийн хажуун тавхтаа үрээ. За тэрний цаахуурн дахиж явж байгаа Монгол улсын хөдөлмөрийн баатар акуга давж орлон эрдэнэчүүд бадаа өсөөрэ. За байж байгаа. Энэний наагур энэ яга танихгүй бадаад завхан аймгийн тоцлог сумын хараад гадуудрын дүнжиг гаруур танд үргэлжлүүрээ байж тээ. Гайхалтай. Тэгвэл буцаад ингээд бүх рүү орсон чинь арай жоох удаан юм те манай бүх. Зугар жаргална чинь. Хөдийн зэс рүү хамаах гээл. Алхаад л байна. Алхаад л байна. Буцаад морилго орсон чи манай хүн удаг судалтай налж байгаа байхгүй. Энэ дүнжиг гаруултан 4-4 соёлын сан гурсан байдаг. Энэний нага цагаан 2014 нардын өвсгөн 93 жилийн байр барыг нас намаг үзүүлсэн байдаг юм үзэхтэй. Буцаад бүх рүү орсон чинь алхаад л байна. Гэхдээ бүх морь тайлбарлагч бас тийм биш юм. Арай бага мэдлэгтэй морь тайлбарлагч бас байхын дээр сугсал явж байгаа. За сайхан цагаан морь явж байна. Би бодож байгаа байхгүй. Манай морь тайлбарлагч их нэртэйг ярилдагт алдаг бах тий. Нэг ч газар хийхгүй бах тэр нөгөө. За чи намайг зүлдэнд аргууд гэдэг удаа яадаг 2018 6 сарын 28-ны өдөр бүгд хажуулагын төрсөдөр шөнийн клуб дэмжлэхэд чи ганцаараа тасраад унсан байдаг юм аа. Манай морь тайлбарлагч биш үү? Улсын хурлын гишүүнээс болж галааж байгаа бах тий. Та нар зөвхөн бодоод үзтээ. За 2018 оны 5 сарын 10-ны өдөр миний бие бол жижиг дунд үйлдвэрээс 990 сая төгрөгийн зээл авсан үнэн намайг тэрбум төгрөгөөр зээл авсан гэж байгаа сэтгүүлч байгаа шүү гэдэг нь гэж бодож байгаа. Өөдөөс гүлгээс сууж байгаа гишүүн бол за энэ нөхөр бол цэвэр агаар сангаар нүнжигтэй сайхан зээл авсан байдаг. За энэ нөхөрд бол 60 тэрбум эрдэнэ үйлдвэр хэлдэг концесс тендер газрын 8-аад оролцохгүй наадам байхгүй. Дундуур нь тэгэхгүй чи ч гэсэн төрөөс мөнгө өгөөгүй чи дугуй бай заа юу. Гишүүнтэй хэрэлж байгаа те. Үгүй би зээл авцсан би төлчин заа юу.
Үгүй. Би ах нь 2 тэрбумыг нэмээд өгчээ. Би төлчих наадахыг чинь заа юу. Асуудалгүй. Үгүй наадахыг чинь манай эхнэр авсан. Үгүй тий би угаасаа эхнэртэй хайргүй. Тий. Наа чи манай хүүгийнх багхгүй юу. Үгүй чи ерөн шудраг ёс тогтоож яах гээд байгаа юм чи. Үгүй та нар ер нь улсын хурлын гишүүн зээл авч болохгүй гэж хэлэхгүйсэ. За чи тэгэхээр дугуй хийж. За тэгэхээр жижиг дунд үйлдвэр азаарсан учраас аял жуулчлалынсаа байгаад хамгаалсан эртнээсээ дархлаажуулалтынсаа эдгийнхээ уухынсаа баяжхынсаа бочгууд бүгдгээ төлөвлөсөн нийгмийн даатсансаа нийгмийн явдамжсаа хэдийн чадад байгаа Монгол иргэдэд туцах сангаас зээл авахынсаа юм баахан хэрүүл наадмаар хууль батлаад байгаа юм. Буцаа бөхрөөгөө үзье гэдгсэн чинь. Алхаад л байна. За баярлалаа бүгдээрээ. Наага орж игэдэг. Онцгой бүтээлийг ойрын хос